За өмнөх хичээлдээр бид фотосинтезийн тухай ерөнхий ойлголттой болсон ба энэ нь хоёр үе шаттай явагддаг тухай дурдаад төгсгөлийн шат буюу харанхуй шатыг калиумны мөчлөг гэж үзсэн билээ. Одоо бид харанхуй шатны урвалын тухай үзэхэд хангалттай бэлтгэлтэй болсон гэж бодож байна. Гэхдээ бид яг юун дээр яваа вэ гэдгээ сануулахын тулд фотосинтезийн энэ том схем дээрээ нэг тоомлоод ярив. Гэрлийн шатны урвалын үед гэрлийн фотон ирээд хлорофилд электронуудыг өдөөдөг. Тэгээд тэр электронууд нь энергийн бага түвшин рүү буцаж дамжихдаа илүүдэл энерги ялгаруулан энэ бүх үйл явдал телекоидын мембран дээр өрнөдөг талаар өмнөх видео хичээлдэр үзсэн билээ. Үүнийг төсөөлж чадаж байгаа бах. Би үүнийг өөр өнгөөр тэмдэглэе. Энэ бүх зүйл яг энд болж өрнөж байгаа гэд төсөөлөхөд болно. Ингэж электронууд энергийн бага төлөвт шилжихэд хоёр зүйл явагддаг. Нэгдүгээр чөлөөлөгдсөн энергийн тусламжтайгаар ус төрөгч мембранаар шахуургадан нэвчдэг. Тэгээд энд өндөр концентрацтай ус төрөгч үүсснээр тэдгээр нь буцаж АТФ-г нийлэгжүүлэгч энзимийн тусламжтайгаар АТФ үйлдвэрлэгдэж эхэлдэг. Ингэснээр эцсийн электрон акцептор ус төрөгчийн акцептор нь нэмэх цэнэгтэй НАДФ байдаг. Тэгэхээр фотосинтезийн гэрлийн шатны урвалаас хоёр төрлийн бүтээгдэхүүн үүсдэг. Энэ нь АТФ болон НАДФ-H хоёр болно. Энэ бүтээгдэхүүнүүд нь бидэнд анхны өдөөгдсөн электроныг шилжүүлэхэд ашиглагдах ёстой. Тийм учраас түүнийг бид уснаас гаргаж авсан. Үүнээс гадна бид хүчил төрөгчийг гэрлийн шатанд үүсгэсэн. Энэ бол фотосинтезийн гэрлийн шатны маш үнцэнтэй бүтээгдэхүүн. Одоо бидэнд АТФ болон НАДФ-H хоёр байгаа учраас цаашаа бид харанхуй шатны урвал руу орох боломжтой болно. Энэ урвалыг харанхуй шатны урвал гэдэг нь тэр харанхуйд явагдах ёстой гэсэн үг биш гэдгийг дахин анхааруулж хэлье. Чухамдаа бол гэрлийн шатны урвалтай зэрэгцээд нэг цаг мөчид явагдана. Нартай наргүй аль ч үед явагдана. Харанхуй шатны урвал гэд нэрлэдгийн шалтгаан энэ урвал явагдахад гэрлийн долгион буюу фотоны хэрэгцээ зайлшгүй биш учраас гэрлээс үл хамааралт урвал гэж нэрлэж болох тухай өмнө ярьсан. Энэ урвалд зөвхөн АТФ, НАДФ-H нүүрс хүчлийг хийх хэрэгтэй. За яг ямар үйл явц явагддаг талаар дэлгэрүүлж үзье. За би бичих том зай гаргахын тулд самбараа доош нь гүйлгээтгэе. За өмнө нь бидний гэрлийн урвал явагдсан байгаа. За түүний төгсгөлд түрүү миний хэлсэнчлэн АТФ болон НАДФ-H үүссэн байгаа. Харин нүүрс хүчлийнхийг одоо агаараас авна. Энэ бүхнийг бид гэрлээс үл хамаарах шатны урвалдаа ашиглана. Харанхуй шатны урвал гэдэг нь бага зэрэг төөрөгдүүлэн учир гэрлээс үл хамаарах шатны урвал гэе. Энэ гэрлээс үл хамаарах урвалын механизмыг калиумны мөчлөг гэж нэрлэдэг. За энэ видео хичээлээр энэ талаараа бид ярилцах болно. Калиумны мөчлөгийн үед фосфоглицерол альдегид буюу глицеролальдегид 3 фосфат товчоор Ga3F. За энэ хоёр нэгдэл үүсдэг. Энэ хоёр бол хоёр өөр нэртэй болохоос ижил молекулууд шүү дээ. Энэ молекулыг 3 нүүрс төрөгчийн атом нэг фосфатын бүлэгтэй холбогдсон гинж бөгөөд бусад төрлийн нүүрс усыг үүсгэхэд ашиглагддаг түүхийд гэж ойлгож болно. Хоёр ширхэг ийм молекулаас нэг ширхэг глюкозын молекул үүснэ. Гликолизийн эхний шатанд буюу глюкозын эхний задарлаар хоёр ширхэг фосфоглицерины альдегидийн молекул үүсэж байсныг санаж байна уу? Глюкозын молекул 6 нүүрс төрөгчийн атомаас тогтно. Харин энэ бол 3 нүүрс төрөгчийн атомаас тогтно. За одоо калиумны мөчлөгийг арай дэлгэрүүлж үзье. Одоо бидэнд 6 ширхэг нүүрс хүчлийг хий байна. Энэ бол гэрлийн шатны урвалтай хамаагүй. Заавал ийм тодорхой тоонуудыг ашиглах албагүй. За эхлээд бидэнд 6 ширхэг CO2 байна гэж үзье.
нүүрсдрөгчийг нь ашиглах учраас CO2 гэж бичээд байгаа юм. Үүнийг хоёр хүчилдрөгч агуулсан нэг нүүрсдрөгч байдлаар зурсан ч болно. Гэхдээ нүүрсдрөгчдэр яг юу тохиолдож байгааг үзүүлэх гээд байгаа тул ингэж тэмдэглэхгүй бай. Тэгэхээр би зөвхөн нүүрсдрөгчийг нь харуулах гэж байгаа учраас хүчилдрөгчийг бичихгүй орхив. Үүнийг би шарангөөр бичье. Тэгэхээр 6 ширхэг CO2 нь 6 молекултай урвалд орно. Энэ молекулыг риболаз дифосфат гэдэг бөгөөд RUV-фер гэж товчилж дуудаж болно. Энэ молекул та бүхэнд бага зэрэг сонин санагдаж магадгүй. Яг урвалын талаар үүний дараа дэлгэрэнгүй ярьж өгье. Заримдаа риболаз 1,5 дифосфат ч гэд нэрлэдэг. Энэ молекул 5 нүүрсдрөгчийн атомоос тогтох учраас ингэж нэрлсэн. Түүний 1 ба 5 дугаар нүүрсдрөгчийн атом дээр фосфат бүлэгтэй. Тийм учраас риболаз 1,5 фосфат гэж нэрлэж байгаа юм. За түүнийг бичье. Энд 2 фосфат бүлэг байна. За ингээд риболаз 1,5 дифосфат боллоо. Энэ нь зүгээр 5 нүүрсдрөгч 2 фосфат бүхий гинж. Тэгэхээр CO2 болон риболаз дифосфат 2 хамтдаа урвалд орж 12 молекул фосфоглицерины альдегид буюу фосфоглицерин 3 фосфат үүсгэнэ. За фосфоглицерин 3 фосфат нь 3 нүүрсдрөгчийн атомтай бас нэг фосфат бүлэгтэй шүү дээ. Гол нь урвалд орсон болон урвалаас үүсч байгаа нүүрсдрөгчийн атомын тоог гаргах гээд байгаа юм. Нийт 12 байна. 12-оор 3 молекул гэхээр нийт 36 нүүрсдрөгчийн атом байна гэсэн үг. Тэгэхээр бид анх 36 нүүрсдрөгчийн атомтай эхэлсэн билүү? Анх бидэнд 5 нүүрсдрөгч бүхий 6 ширхэг риболаз 1,5 дифосфат байсан. Энэ нь нийлээд 30 нүүрсдрөгчийн атом гэсэн үг. Дээр нь нэмээд 6 ширхэг CO2. Тэгэхээр нийтдээ 36 нүүрсдрөгчийн атом урвалд оржээ гэсэн үг. Тэдгээр нь хоорондоо урвалд ороод фосфоглицерины альдегидийг үүсгэнэ. Энэ химийн холбоо эсвэл энэ молекулд байгаа электронууд нь энэ молекулын электронтой харьцуулбал илүү их энергийн төлөвт байгаа. Тэгэхээр энэ урвалыг явуулахын тулд бид илүү их энерги нэмж өгөх хэрэгцээтэй болох нь. Энэ урвал өөрөө аяндаа явагдахгүй. Нүүрсдрөгч болон риболаз дифосфат бүрээс 2 моль ATP үүсэх тул бид 6 нүүрсдрөгч болон 6 моль риболаз дифосфат нэгдүүлж байгаа тул 12 моль ATP болон мөн 12 моль NADPH үүснэ. Энэ эсийн амьсгалын урвалын NADPH-тай их адилхан харагдаж байгаа хэдий ч битгий андуураарай. За энэ урвалын дүнд 12 моль ADP болон 12 моль фосфат бүлэг үүснэ. Мөн 12 моль NADP нэмэх үүснэ. Яагаад энэ нь энергийн гол их үүсвэр болоод байна гэхээр NADPH дахь электрон нь өөрөөр хэлбэл NADPH нь электрон бүхий устөрөгч нь их энергийн төлөвт байгаа хэрэг. Хэрвээ бага энергийн төлөвт шилжвэл урвал явагдаж эхэлнэ. Мэдээж ATP фосфат бүлгээ алдахад түүний электронууд нь их энергийн төлөвт байж байгаад бага энергийн төлөвт шилжиж урвалыг эхлүүлэх ба энэ энерги нь урвалд ашиглагдана. Тэгээд 12 моль фосфоглицерины альдегидийг үүсгэнэ. За яагаад калвины мөчлөг гэд нэрлсэн болоо? Бид Крепсийн мөчлөгийн тухай ярьж байхад мөчлөгт урвал эхлэхдээ үүснэ нэгдлүүдээ дахин ашиглаж эхэлдэг тухай ярьж байсан та. Яг түүнтэй төсөөтэй. Калвины мөчлөг гэдгийн шалтгаан нь бид энэ ихэнх фосфоглицерины альдегида дахин ашигладаг учраас л мөчлөг гэж нэрлэж байгаа юм. Нийт 12 моль FeGa үүссэн. Түүний 10 моль
ФГА-г риболаз D фосфат үүсгэхэд дахин ашиглана. За ажлаа үргэлжлүүлье. Бидэнд 3 нүүрстрэгчийн атом бүхий молекул 10 ширхэг байна. Нийт 30 нүүрстрэгчийн атом гэсэн үг. Дараа нь бидэнд 5 С бүхий 6 молекул байна. Ингээд 30 нүүрстрэгчийн атом гэсэн үг. Дахиад энэ урвал явагдахад энерги хэрэгтэй. Түүнийгээ бид 6 моль АТФ-гээс авна. Тэгэхээр 6 моль АТФ задарч фосфат бүлгээ алдна гэсэн үг. Ингэснээр электронууд нь бага энергийн төлөвт шилжиж урвал явагдаж эхэлнэ. Үүнээс 6 моль АДФ нэмэх үүсч 6 фосфат бүлэг чөлөөлөгдөнө. Тэгэхээр энэ урвал мөчлөгт цагираг урвал гэдгийг харж байгаа биз дээ. Гэхдээ дахиад нэг асуулт байна. Би бүгдийг нь ашиглаж чадсан билүү? Ямар нэг юм орхисон билүү? Тийм ээ. Нийт 12 байгаагаас би 10-ыг нь ашигласан. Тэгэхээр 2 моль ФГА үлдсэн гэсэн үг. Дараа нь тэдгээр нь ашиглагдана. Би яагаад анх 6 ба 6 гээд нийт 12 байхаар сонгож авсан бэ гэхээр надад 2 үлдэх учраас 2 моль ФГА нь 6 атомт молекул бүхий 1 глюкозын молекул үүсгэхэд ашиглагдана. С6 H12O6. За энэ нь глюкозын томьёо. Гэхдээ энэ томьёо бол зөвхөн глюкозынх байх албатай биш ээ. Цааш үргэлжлээд нүүрстрэгчийн гинжин хэлхээ агуулсан урт гинжит нүүрс усууд сардуулыг ч юм уу үүсгэж болно. За үндсэндээ ингэж харанхуй шатны урвал явагддаг. Бид гэрлийн шатны урвалын бүтээгдэхүүнүүд болох АТФ, над аашийг авч ашигласан. Мөн арай их хэмжээний АТФ-г нүүрстрэгчийн гинж үүсгэхэд ашигласан. Хий байдалтай нүүрс хүчлийн нүүрстрэгчийн атомыг ашиглаад хатуу төлөвтэй нэгдлийг үүсгэхийг нүүрстрэгч үүсгэх гэнэ. Калиумны мөчлөгөөр бид нүүрс усны гинж үүсгэсэн бол эдгээр молекулаас үүссэн энерги нь гэрлийн шатны урвалын дүнд үүсч байна. Мөн энэ урвалыг мөчлөг гэж байгаагийн шалтгаан нь бид ФГА үүсгээд түүний зарим нь глюкоз болон бусад нүүрс усны нийлэгжилд зарцуулагдаж байгаа бол ихэнх нь эргээд риболаз D фосфат үүсгэхэд зарцуулагддаг. Тэр нь нүүрс хүчлийн хийтэй харилцан үйлчилж урвал эхнээсээ дахин явагдах болно. Ийм маягаар энэ урвал дахин эргэлдэж явагдсаар байдаг тул калиумны мөчлөг гэж нэрлэж байгаа юм шүү. Гэхдээ энэ урвал вакуум орчинд явагдахгүй. Энэ урвал яг хаана явагддаг вэ гэхээр хлоропластын бүтцдэх стромбд явагдана. Хлоропластын шингэн дотор буюу телекоидын гадна талд явагдана гэсэн үг. Тэгэхээр гэрлээс үл хамааралт урвал бол стромбд явагддаг болж таархна. Гэхдээ энэ урвалд зөвхөн АТФ болон НАДФ-H оролцоо зогсохгүй, мөн маш олон тооны энзим, уургууд оролцсон явагдана. Тэдгээрийн тусламжтайгаар нүүрс хүчлийн 40 дахин холбогдож риболаз D фосфат АТФ харилцан үйлчлэлцэж урвалд орж байдаг. Тэр энзимийг RuBis-Co гэд нэрлэнэ. За би түүнийг бичье. RuBis гэдэг нь риболаз D фосфатыг, Co гэдэг нь карбоксилаза гэдэг үгний товчл юм. Энэ нэг иймэрхүү харагдана. Энэ бол бас нэлээд том энзим уурга юм. Риболаз D фосфат нэг хэсэгт нь холбогдно. CO2 нь бас өөр нэг хэсэгт очиж холбогдно гэд төсөөлчгөд болно. АТФ бас нэг хэсэгт нь холбогдоход урвал явагдаж риболаз D фосфатыг CO2-той урвалд оруулж эхэлдэг. НАДФ-H нь магадгүй өөр нэг хэсэгт нь холбогддог байж болно. За үүнийг калиумны мөчлөг гэх бөгөөд би дахиад нэг давтаад хэлж өгье. Энд риболаз 1,5 D фосфат байна. Мөн энд
РУ-20 ко буюу риболаз 1,5-D фосфат карбоксилаза энзим байна. Үүнийг би дахин бичихгүй. Та бүхэн зүгээр хараад аваарай. Энэ энзим нь риболаз 1,5-D фосфатыг нүүрс төрөгчтэй урвалд оруулж өгнө. За ингээд фотосинтез гэдэг сэдв үндсэндээ дууслаа. Бид гэрлийн фотон уснаас АТП болон НАДПH үүсгэж эхэлсэн фотоны тусламжтайгаар электронуудыг өдөөж хемоосмос явуулснаар АТП нийлэгжүүлэгч энзим ажиллаж АТП үүсч байсан. НАДПH нь электроны төгсгөлийн акцептор болж байсан. Тэдгээр нь нэг ёсондоо калиуны мөчлөгийн буюу харанхуй шатны урвалын их бодис болж ашиглагддаг. Харанхуй шатны урвал гэдэг нь уул нь буруу нэр юм. Энэ нь гэрэлтээд явагддаг. Гэрлээс үл хамааралт урвал гэх нь зүйтэй. Гэрлийн шатны урвалаар үүссэн дээрх бүтээгдэхүүнүүд нь калиуны мөчлөгт РУ-20 ко энзимийн тусламжтайгаар нүүрс хүчлийн хийтэй харилцан үйлчлэлцэж фосфоглицерол альдегид буюу глицеролальдегид 3 фосфатыг үүсгэж байна. Эдгээр нь цаашид глюкозыг үүсгэж түүнийг нь бид өөрийн хүнс тэжээл болгон ашигладаг. Эсвэл бидний эсийн амьсгалын урвал дээр үзэж байсанчлан глюкозыг бид хэрэгтэй үедээ АТП-д хувирган энерги болгон ашигладаг.